Guys, ээж нэг бичнээр тавтаа морил. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр юу вэ гэхээр би болон манай баг Америкийн Калифорнид байдаг, Америкийн Калифорнид бизнес эрхэлдэг Монгол гэр бүлд хэрхэн тусалж бизнесээ дараагийн түвшинд гаргасан бэ гэдэг одоо би энэ тухай ярих гэж байна. Тэгэхээр бид эдийн ерөнхийдөө 3 сар хамтарч ажилласан. Тэгээ надад ямар ч үлдээсэн сэтгэлийн хувьд гэх юм бол энэ хайд оруулчих. Ер нь бол бас нэлээд өндөр сэтгэлдтэй байгаа бах гэж харж байгаа бах. Ер нь бол бас бидэд маш их зүйл хийсэн. Тэгээд өнөөдрийн бичлэгийн зориулагдсан бэ гэхээр гадаад бизнес эрхэлдэг монгол хүмүүс тий эсвэл монгол бизнес эрхэлж байгаа ч гэсэн ингээд хүн татчих чадахгүй байгаа, хүмүүст бараагаад бүтээгдэхүүн хүргэж чадахгүй байгаа. За аль эсвэл хүн өмнө асуугаад байгаа нь алга болчихдог ч юм уу тий. Тиймэрхүү хүмүүст илүү зориулагдсан. Тэгээд яаж энэ асуудлыг чинь шийддэг вэ? Яаж би болон одоо бид хэд энэ асуудлыг боддоор бүр Америкийн зах зээлээр шийдэж болсон юм бэ тий. Тэгээд ямар одоо стратеги аргууд ашигласан юм бэ гэдэг би бодит кейс судалгаатай таашууд ашиглаж болох үед тийм бичлэг өгж гин. Тэгээд айгүй хэрэгтэй байх гэж найдаж байна. Хэрвээ та ийм проблемтай байгаа бол өнөөдөр бичлэгийг анхааралтай дуустал үзээрэй. Харин хэрэг ийм проблемгүй байгаа бол тэ хэрэглэгч татах борлуулалт хийх юм ийм проблемгүй байгаа бол магадгүй бичлэг танд айгүй уйтгартай байж магадгүй хаа. Тэгтээ ямар ч бичлэг рүү орцгоё. Бичлэг эхлээс өмнө ямар ч намайг анх удаа үзэж байгаа юм бол өөрийгөө богино танилцуулах гэх юм. Намайг Од 2 гэдэг. Сүүлийн 5 жил сошиал медиа маркетинг тэ энэ онлайн ертөнцид хэрхэн борлуулалт бизнес хийх вэ гэдэг чиглэлээр нь бол ажиллаж байна. Сүүлийн 2 жил гэх юм бол 100% онлайнаар Европоос Монголд бизнесээ удирдаад нийтдээ компаниуд хувь хүмүүст хэрхэн онлайнаар борлуулалт AI те одоо ad явуулах хөгжмөслийн чиглэлээр үйлчлэгээ сургалтууд юу өгж байгаа залуу байна. Та доороо миний вебсайтаар ороод ямар хүмүүстэй хамтарч ажилласан юу хийсэн тухай мэдээллүүдийг авах боломжтой байгаа шүү. За тэгээ мэддэг хүмүүс нь бол мэдчихэж байгаа. Тэгээ ямар ч бичлэгээ эхлүүлцгээе. Тэгэхээр юу болсон бэ гэхээр манай бид эдийн хамтарч ажилласан одоо байгууллага маань гэх юм бол Америкт байршилтай, Америкийн Калифорни гэх мужид байршилтай одоо мужийн зөв буруу ямар ч байршилтай бизнес байгаа. Ерөнхийдөө бол одоо ивент түрээслүүлдэг газруудад одоо ивент буюу одоо ивент холл гэх юм монголоор тэ ивентийн үйлчлэгээ зохион байгуулж өгдөг тийм байгууллага байсан. Тэгээ мэдээж адилхан бусад бизнесүүдтэй адилхан тулгардаг асуудал гэх юм бол хангалттай их хүн орж ирж чадахгүй байсан. Хангалттай хүн хандахгүй болохоор борлуулалт төдий чинээгээр буулга явчихдаг байсан. Тэгээ сошиал медиа бас мэдээж хэрэг дөнгөж эхэлжсэн гэдэг утгаараа ч юм уу сайн байгаагүй. Тэгээ бас дараагийн нэг том асуудал юу байсан бэ гэхээр айдны зардал гэдэг юм уу маш өндөр байсан. Хэрэв бизнес эрхэлдэг хүмүүс бол энийг маш мэдж байгаа. Ер нь бол нэгж хэрэглэгчийг худалдаж, нэг одоо их боломжит хэрэглэгчийг худалдаж авах дүн гэж байдаг. За энэ бол Монголд маш хямдхан байдаг. Америкт бол энэ маш өндөр байсан. Бидний авч ирсэн дүн бол бараг $7 орчмоор авч ирсэн. Нэг боломжит худалдаа өгч буй нэг мессежийг $7 авч ирсэн дүн байсан. Гэтэ амар сонирхолтой нь Америк ч юм өндөр хөгжилтэй орнд бол энэ угаасаа өндөр байдаг. Гэтэ энэ бол ер нь бас хитрхэн үнэтэй байгаад байсан. Тэгэд энэ тоог бидэд ямар ч гэсэн хоёрлоо авчирч чадсан. Хоёрлоо авчирч чадсан гэдэг бол нийтдээ бидэд баг хэд орчим долларын зардал хэмнээд амар их зардал хэмнээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм юм болж чадсан гэсэн. Тэгэхээр ямар хоёр стратеги би ашигласан юм бэ гэдгийг өнөөдөр та бүхэн зөвхөн хуваалцах гэдэг. Тэг үнэхээр эндээс сэргэлэн хүмүүс шууд миний хэлсэн зүйлийг өөрийнхөө бизнесд ашиглаад шууд орлого олох боломжтой байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр юу их эхний бид эдийн хийсэн одоо туршсан гэх юм уу үйлдэлсэн зүйл юу байсан бэ гэхээр offer гэдэг зүйл байсан. За англиар бол offer гэж байгаа. За монголоор бол санал гэсэн үг. Санал гэдэг нь хэрэглэгчд тавьж байгаа би ийм хэрэг чи ингэх юм бол ингээ гэдэг байдлаар санал тавьж байгаа гэсэн үг. Санал тавихаар яадаг вэ гэхээр одоо шин хүмүүсийн хамгийн том гаргаад байдаг алдаа нь юу гэхээр магадгүй би шүдний эмч тэгээд би зүгээр ломб 50,000-аар хийнэ өгнө эсвэл би шүд 200,000-аар авнаа гэдэг тэр менюгээ тэр үнийн дүнгээ өөрөөсөө санал гэж андуураад байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө биш хүн болгон яг тийм нэг юм меню шиг юм нэг үний хэдэн төгрөгөөр хийх үү яах уу гэдэг юм угаасаа байгаа. Энэ бол ингээд хүн сонирхолтой биш байхгүй ингээд болоо. Тэгэхээр санал тавина гэдэг чинь хүн татгалзахын аргагүй санал тавина гэдэг имийг бид өөрсдөө үүсгэх хэрэгтэй болдог. Одоо шинэ хэрэглэгчийн зүгээс магадгүй те нэгийг авбал нэг үнэгүй гэдэг ч юм. За эсвэл нэг цаг захиалаад нэг цаг үнэгүй тоглоорой гэдэг ч юм. Тиймэрхүү юмуд байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлийг өөрөө санал гэдэг. За бид эдийн үүсгэсэн зүйл юу байсан бэ гэхлээрэ худалдаж авсан хүмүүст цаг захиалсан хүмүүст $200 үнэгүй gift card гэдэг юм өгнө гэж ярьсан. Gift card гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр үнийн дүнгээс $200 хөнгөлүүлээрэ гэдэг зүйл. За энэний маш ухаалаг зүйл нь юу байсан бэ? Маш ухаалаг зүйл нь өөрөө юу байсан бэ гэхээр ер нь бол хүмүүс ер нь бол цаад би деталь нь ярихгүй зөв. Гэтэ ер нь бол тэр $200 $200-ыг харамлж одоо бидэд
ингэж хүн орж ирээсэй гэж найдаж ирсэн илүүтэйгээр тэр $200-га маркетингийн хэрэгсэл болгоод ашиглах юм бол тэрнээс орж ирж байгаа хүмүүс нь одоо тэр $200 давчаад байгаа хөөхгүй. Ер нь бол иймэрхүү чиглэлээр та юм хийх хэрэгтэй гэсэн. Нэгсэндөө айгүй ингээр хэлэх юм бол таны бизнес одоо та нэг санал болгож байгаа юм байгаа шүү дээ. Магадгүй зарж байгаа нэг 5 6 бараа байгаа нэг бахан юмнууд байгаа. Тэдний үн наан цаана гэж байгаа. Ер нь бол тэднийгээ наан цаана оруулаад айгүй та бүтээлч хандаад хүнд ашигтай санал тавих хэрэгтэй гэсэн. За санал тавих хамгийн ихний алхам юу гэдэг вэ гэхээр та өөрөө бие дааж хийх гэж байгаа бол ихний алхам юу гэдэг вэ гэхээр дэвтэр гаргаад юм утасныхаа нөтийг гаргаж агаад эсвэл янз бүрийн тэмдэглэдэг юмдаа гаргаж агаад өөрийнхөө зүгээс санал болгож болох бүх зүйлийг дэвтэр дээр бичээд үз. А-гаас нь Б хүртэл бүр Я хүртэл зүгээр болж болох бүх юм. Ер нь бол бүр хамгийн төгс хувилбар одоо чинь би фитнесийн коуч байлаа гэж бодоход миний зүгээс санал болгож болох хамгийн төгс зүйл бол би бараг гэрт нь очоод унтжаахт нь бараг толгойг нийлж ирэнгүүтээ усын аманд нь аялж халбагдаж өгөнгүүтээ хоолыг халбагдаж өгөөд те өмсөд буцаад оронд нь унтуулах байл миний хувьд бол хамгийн миний зүгээс өгж болох төгс зүйл واخгүй. Гэхдээ юм аа өөрөө боломжгүй шүү дээ. Гэхдээ та бүр маш тийм хэл хязгааргүй сэтгэхэд үзэрэй зөө. Миний зүгээр санал болгож болох үйц бүх зүйл юу вэ? Зүгээр ингээд бичээд үз. За тэгээд тэрнээсээ та шүүж эхэлнэ. Гаргаж яваад ямар хэмжээний хямдрал урамшуул та өгж болох юм? Ямар хэмжээний та хөнгөлт өгжүүлж болох юм? Эсвэл ямар хэмжээний та нөхцлүүд тавьж өгж болох юм? Гэх мэтчлэн тэр зүйлүүдийг гаргаж ирнэ гэсэн. А тэгээд таны хийх юу ч юу байх хэрэгтэй вэ гэхээр шүүлтэрч юу байх хэрэгтэй вэ гэхээр шүүлтэрч юу байх хэрэгтэй вэ гэхээр танаас хит их юм гарахгүй байх хэрэгтэй. Бас ингээд хит алдагд орохгүй байх хэрэгтэй. Амун нөгөө талдаа ашигтай санагдах хэрэгтэй. Амун дээрээс нь хувилдаг байвал зүгээр. Юу гэсэн үг гэхээр та сэр юм өгөх болгондоо шинэ юм одоо сэдэж хийж өгдөг бол бас амар хэцүү. Тийм санал тавиад байвал бас хэцүү. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө нэг скейл хийх боломжгүй буюу цаашаа томрох боломжгүй санал гэж явуулчихдаг байхгүй. Одоо шинэ би худалдаж одоо юм би подолк зарж ялаа гэж би фитнесийн коуч за фитнесийн коуч би уураг зардаг байлаа гэж бодоход би уураг авсан хүн болгонд би хувьчилсан зөвлөгөө өгөөд гэх юм бол энэ өөрөө боломжгүй шүү дээ. Яагаад тэгэхээр миний цагаар хязгаарлагдчихж байгаа учраас. Тэгэхээр энэ маань ч давтагддаг, танаас амархан гарчдаг. Гэтэ нөгөө хүндээ ашигтай болж штэ гэдэг тийм юм байх хэрэгтэй гэсэн. Одоо санал болгож байгаа юм та туршмаар байх юм бол хоёр арга байна. Ямар хоёр арга вэ гэхээр эхний арга нь та таньдаг хүмүүстэй ойр дотны хүмүүстэй ихлээр асуугаад үз. Ингэж ин яаж энийг явахаас нэг хөөс нэг гэдэг үдлээ боддоор. А хоёр дахь нь зүгээр угаасаа шууд зарлаад эхний худалдаа өгч нараасаа туршиж үзэх тийм арга байна. За ийм байдлаар таны хийх эхний юм чи юу гэхээр та офер гэдэг зүйл боловсруулах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар та офер гэдэг зүйл зайлшгүй боловсруулах шаардлагатай. Офергүй бизнес буюу офергүй та санал тавихгүй болвол нэгсэндээ бизнес ч бас нэг үйл айгүй ингэж юм шиг. Яагаад тэгэхээр ингээд танд нэг санал болгох хэдий юм байна. Тэнд чинь худалдаж авах боломжтой хүмүүс байгаа. Зүгээр л гоё дийл буюу ингээд нэг юм болж штэ гэдэг тохиролцоо хайгаал явж байгаа. Тэгэхээр тэр тохиролцоо нь таарах юм бол хүн авахд бэлэн байна. Тэгэхээр ерөөсөө л өөрийн гэсэн та санал болгомоор юм боловсруулад тэрийг хүмүүст хүргэх л ёстой гэсэн. Айгүй энгийнээр хэлгээд. За ингээд болчихж байгаа. За хоёрдугаарт хийсэн бидний аягүй чухал зүйл юу байсан бэ гэхлээрээ ниш тодорхойлт гэдэг юм орж ирсэн. За ниш тодорхойлт гэдэг юм яагаад асар чухал байдаг вэ гэхлээр бэн штэ те ямар ч бизнес дээр зөв ямар ч бизнес дээр асар чухал байдаг вэ гэхлээр яагаад таны явуулж байгаа одоо айданд чинь хүмүүс орж ирэхгүй байна. За эсвэл яагаад таны хүмүүс ингэ үн асуучаад одоо ингээд худалдаж авахгүй байна гэхээр ниш тодорхой биш байснаас болдог байхгүй амар сонирхолтой хүмүүс энийг хүлийн зөвшөөрөх дургу зөнийг амар анхаардаггүй. Гэхдээ миний зүгээр л нэг туршлагаас шүү дээ. Одоо нэг юм олон янз янзын бизнес эрхлэгч нартай харьсан туршлагаас нишээ тодорхойлж чадсан хүн хамгийн өндөр орлого олдё. Яг би хинт хандах гээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлж чадсан хүн. Эсвэргээрээ хүн болгонд зориулж бизнесээ хийдэг, хүн болгонд зориулж контент хийдэг хүн ер нь бол хос хоцорд юм да. Ер нь бол бодоод үзэх юм бол хоёр туулаа хөөсөн хүн хоосон хоцорно гэж Монгол ардын зүүрцэц зүгч яасан үнэ үгүй ээ. Тийм багаз хоёр туулаа хөөсөн хоосон хоцорно нийшээ тодорхойлоо хүн ч гэсэн хоосон хоцорно. Ер нь бол яг л тийм билээ. Тийм багаз тэгэхээр нийш тодорхойлох гэдэг нь юу гэсэн үг гэхээр яг та ямар насны ямар хүмүүст хандаж хийх гээд байгаа юм бэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй гэсэн. Тэр чинь жоохон юм narrow байх хэрэгтэй гэсэн. Яг тэр нэг юм ийм бохгүй. Одоо чи манай бидний ашигласан кейс дээр юу гэхээр бидэд нэг за 3-аас 4 төрлийн хүмүүст л ерөөхдөө зориулж ингэж яасан таргетлсан. Яг энэ хүмүүст зориулж бидэд маркетингээ энэ хүмүүст зориулж бидэд одоо контентынхаа мессежингийг тохируулна гэдэг. Тэгэхгүй юу мөрийн 10 жилийнхаа төгсөлтийн үйлчлэгийг хийж байгаа хүмүүс болон магадгүй юу мөр төрсөн өдрөө хийж байгаа хүмүүс хоёрын хооронд өөр ихгүй. За эсвэл
хүүхдийнхаа одоо манайхаар бол бүсний найраа хийж байгаа хүмүүс болон магадгүй нөгөө нэг bachelor party ч юм уу те гой нэрийн үйлчлэг тиймэрхүү юм хийж байгаа хүмүүсийн тэр хүсэл зорилго өөр ихгүй. Тэгэхээр тэр хүмүүс болгонд чинь бидэд хүрхийн тулд тэр хүмүүст хүрж окей манай үйлчлэгийг авах уу гэхийн тулд өөр арга стратегиар бидэд одоо яах шаардлагатай болж байгаа байхгүй. Харилцах шаардлагатай болж байгаа тэр хүмүүстэй. Тэгэхээр хүмүүсийн гаргаад байгаа амар том алдаа нь юу гэхээр магадгүй би шүдний имлэг байлаа дахиад. Би шүдний имлэг байлаа гэж бодоход би хөгшин, настай, эрэгтэй, эмэгтэй, тэ гей, лесби, гомо, том, жижиг бүх хүн зориулж шүдийг авна гэдэг байхгүй. Тэгэхээр чин гол нь тэр хүмүүс рүү бүгдэнд нь хандах өөрөө боломжгүй байхгүй. Бүр ингээд тэр ингээд юм уу та муудаа, та очин болохгүй байгаа даа биш та өөрөө боломжгүй юм дотор яваад байгаа байхгүй. Хүн болгон зориулж биш бизнес хийж байхгүй. Та нэрлээд үз зүгээр. Бүх бизнесүүд тодорхой нэг хэсэг бүлэг сегментийн хүмүүс тухайн хүмүүсийн асуудлыг шийдэж тухайн хүмүүсийг одоо үнцэн санал болгоод оронд нь мөнгө авч байгаа. Ерөөсөө л тэр. Тэгэхээр бизнесийн хамгийн том суурь гол нь та олон жил бизнес хийсэн байж магадгүй зөө. Ингээд олон жил бизнес хийгээд зүйлдээ ийм бүр өлөг болцсон санагдаж магадгүй. Гэхдээ хүн мартдээ шүү. Нэг мэдэнгүүд өөр юм балаа юм хийсэн явж идэв шүү. Яг асуугаад үзээрэй. Би яг хинт зориулж юм хийгээд байгаа вэ? Миний санал болгоод байгаа зүйл яг хинт зориулагдсан. Асаргээр манай компанид манад орлого оруулж өгдөг хамгийн өндөр төр орлого оруулж өгдөг хамгийн их тэр худалдаа авалт хийдэг хүмүүс сегментийн хүмүүс хинүүс юм. Тэр хүмүүс рүү л хандах хэрэгтэй байхгүй. А тэгхгүйгээр юу гэмээр юм те одоо шунал гэж хэлэх нь хайшийн нэг юм хүн болгон зориулах гад энэ насны хүмүүсээ ч энийг ингээд уул нь ингээд давхар явж имаар байдаг гэд энийгээ тавьж чадахгүй байгаа даа шүү дээ. Ер нь бол тийм тэгж тавьж чадахгүй байгаадаа болохоор таны орлогочин ингээд зууралдаад өсөхгүй байгаа зү. Ер нь бол ерөөсөө тэгэл. Одоо шин би авах амар дуртай жишээ байна л да. Би дахиад фитнесийн коуч байлаа зү. Би фитнесийн коуч байлаа гэж бодоход би зүгээр фитнесийн дасгалжуулах юм бол хүмүүс мэ гэл өнгөрөх баг. Окей. А магадгүй эсвэл им гидсний тойргоо нарийсгах фитнесийн хөтөлбөр гэх юм бол окей. Одоо гидсний тойрогны асуудалтай би хүмүүс орж иж шít. Эсвэл дараагийнх нь юу гэхээр гидсний тойргийн асуудалтай эмэгтэй хүмүүс гэх юм бол бүр сегментлээд ирж шít те. Одоо бүр тэнгуут нь гидснийхаа тойргийг хасмаар байгаа бизнес эрхэлдэг завгүй эмэгтэйчүүдэд зориулсан фитнесийн хөтөлбөр гэх юм бол магадгүй та байж магадгүй. Юу гэхээр таны чихэнд энэ нарийн ойрхон сууж байгаа зүгээр фитнесийн хөтөлбөр болон эсвэл гидснийхаа тойргийг нарийнхан байлгах завгүй бизнес эрхлэгчнэр зориулсан фитнесийн хөтөлбөр гэх юм бол танд бүр зөвхөн тань зориулаад өгсөн юм шиг болж байгаа. Гэх мэтчлэн энээс үүсээд юу болдог вэ гэхээр өөрөө бид нар бизнес дээрээ тухайн хүнийг сегментлэх боломж үүснэ. Магадгүй фитнесийн гэсэн бол танаас гадна хичнээн мянган хүн зүгээр л өнгөрөх бол. А гэтэл одоо сегментлж өгснөөс болоод юу болж чинь гэхлээрээ яг тийм таны нэг насны хүмүүс хараад эхэлж шít. Одоо насны гэдэг нь одоо энийг магадгүй үзэж байгаа та бүхэн бизнес эрхэлдэг эмэгтэй гидэн тойрог хаяах гэж байгаа хүн бол шир энэ надад хэрэгтэй юм биш гэж таг сонсох гээд шít ядаж. Энийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг юм нийшилж өгнө гэдэг чинь өөрөө тухайн хүний тэр асуудлыг нь л би одоо хандаж өгж гэсэн үг шít. Нэг юм нь юу вэ гэхээр хүн үнэхээр нөгөө нэг амар үг өгдөн штэ. Эрүүл хүнд 100 асуудал, өвчтөе хүнд 1 асуудал гээд. Тэгээ эрүүл хүн бол хэдэн мянган асуудалтай байдаг бол өвчтөе хүн ерөөс эрүүл болох асуудалтай. Тэрнтэй адилхан хэрвээ танд юу гэхээр та ниш даун хийгээ зөө. Нишлэн гэдэг чинь тухайн сегментийг аваад тухайн сегменттэй зөвлөж юм хийхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр ямар ч асуудалгүй байгаа хүнд зүгээр чихэнд юм сонсуулаад байгаа байхгүй. Одоо чинь юу гэмээр би ингээд K-pop дургу байлгаж тоход намайг чи хүчээр K-pop сонс гэдэг байгаа байхгүй. Тэгээ би ингээд сонссон бол хайчих штэ. Тэрнтэй адилхан философи байхгүй. Тэр хүн ямар нэгэн байдлаар тэр асуудал нь тулгарч ийж тэр нэг энэ өвдөлтөй байж иж биний шийдэх ёстой байна гэдэг хүнд та зориулж хийнэ гэдэг чинь таны бизнес тэр хүмүүс сонсогдож байгаа байхгүй. Одоо чинь түрүүний манай сүт тэ манай Америк дахь бизнес дээрс нь тийм болсон юу гэхээр би яг ямар хүмүүс зориулж игээд байгаа. За жишээ нь одоо baby shower буюу одоо манайхаар за би өсний найрлагч хийж байгаа. Өсний найр хийх гэж байгаа аав ээжээ зориулж байгаа тухайн хүмүүс сэтгэл зүй өөр шүү дээ. Яг ямар хандлагаар ямар одоо өнцгөөс би өөртөө санал болгож байгаа мэг хүргэхгүй гэдэг чинь. Тэгэхээр энэс нийшээ тодорхойлохоос ахуулаад иж бүх юм өөр бол явчихдаг байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг би анхааралтай хийгээрэй гэж хүмүүст зөвлөмөр байна. Тэгэхээр энэ хоёр зүйлийг та бизнесээр хийгээд үзээрэй. Энэ хоёр зүйлийг хэрэг хийдэггүй бол хийгээд үзээрэй. Хэрэг мэддэг бол буцаад ажиглаад үзээрэй. Танд офер байна уу? Хүнд ашигтай санал болгоход офер байна уу?
Байгаа бол тэрийг тушаад үз, ашиглаад үз. Хоёр дахь нь юу гэхээр ниш чинь хийн. Яг хин зөрүүлж юм хийгээд байгаа. Тэр чинь тодорхой биш байл угаасаа босд нь ямар ч хамаагүй байхгүй. Ягаад таныг хинж юу мөрийг ягаад ч таны бараг хинж юмж асуу одоо залахгүй мессеж өгөхгүй нь ойлгомжтой байхгүй. Ягаад тэгэхээр угаасаа та хинт юм өгöd байгаа шүү дээ. Нөөдөө хүн болгон зөрүүлж хийх юм бол хүн болгонтой ярих гэж оролдох юм бол хинж таныг сонсохгүй гэдэг үгтэй адилхан. Тэгэхээр яг нэг тодорхой сегментэд хүрэх нэ. Тэгэхгүй бол судлаа гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр зүйлийг ашиглаад үзээрэй. Тэгээ энэ хоёрыг ерөнхийдөө яаж ашиглахыг мэдэхгүй байгаа бол миний бас нэг яг энэ талаар би ерөнхийдөө оруулсан нэг e-book байна. Тэр e-book-ийг та ороод энэ доор байгаа линкээр аваад бас сонирхоод үзэх боломжтой байгаа. Эсвэл та надтай юм уу эсвэл манай багтай хамтарч ажиллах хүсэлтэй ер нь бол яг ямар асуудалтай байгаа яах ийхээ бас мэдэхгүй байгаа бол надтай үнэгүй стратегийн холдуулах боломжтой байгаа. Тэгээд цаашдаа хамтарч ажиллах боломжтой байгаа бол бид нар энэ сарда ердөө 2хан газартай байгууллагатай хамтарч ажиллах нөөцтэй байгаа шүү. Тэгэхээр бас мэдээж хэрэг та энэ төлөв хэрэгцээ байгаа бол надаас тусан дэмжлэг хэрэгтэй бол санаа зовлтгон доор байгаа линкээр ороод цаг тоглох боломжтой. Тэгээ ярилцаад үзье. Тэгээд тийм байна. Ямар ч бичлэг бас таалагдсан баг гэж найдаж байна. Тэгээ дараа дараагийн бичлэгээр уулзцгаая. Таалагдсан бол лайк дараарай. Тэгээ бүгдэнд ямар ч амжилт хүсье.